байна уу? Би бизнесийн удирдлагын мастерт эсэж орох гэж 2 сургууль шалгалт өгөөд тэнцсэнгүй. Шалгалт нэх хүнд юм байгаагүй. Би ч за гайгүй эзгээд явсаар бэлдээд орчихсон. Тэгээд ахаад өвлийн эсэлтэнд хамрагдахаар шийдээд байна. Асуудлын гол бэлдэхгүй тэнцээгүй байгаа юм бишээ. Залуу хүн ийм юм яриад байж утахгүй санагдах байх л та. Гэхдээ миний ерөнхий мэдлэг их муу юм аа. Дээрээс ой тогтоолд муудаад байх шиг нэг үгээр хэлэхэд ажил хийж байгаа хүн өдөр ирэх тусмаа сайжирч шинэ юм сурдаг шүү дээ. Гэтэл би сүүлийн хэдэн сар яг хэвэндээ нэг итгэхгүй байгаагаа мэдрээд байна. Энэ байдлаасаа болж өөртөө итгэх итгэл маань унаж байна гэсэн байна. За одоо гол нь шалгалтандаач бэлдээд шинэ юм сурч мэдээ идэвхтэй бай гэхээр нэг л эмх цэгцгүй хаанаас нь эхэлж юу хийхээ мэдэхгүй нэг л худлаа баахан юм бодож сэтгэлээр унсан хүн яв боллоо. Би зорилгоо тодорхойлж түндэ бүрэхийн тулд идэвхтэй явмаар баймаар байна. Яавал дээрээ Моника хичээ. Яаж эмх цэгцтэй системтэй урагшлах вэ? Хүндэтгсэн дээ гэж байна. За гайхалтай гоё асуулт байна тийм ээ. Өнөөдөр бизнесийн талаар ярьж байгаа болохоор айгүй жоохон бизнес талаас нь ялангуяа бизнесийн нөгөө удирдлага суралцах гэдэг оюутнууд бас хэрэгцээтэй байх болов уу гэж бодоод энэ үгүүд ялангуяа. Тэгэхээр энэ бүсгүй маань одоо хэрэгцээтэй байгаа яг хариултад явж байгаасаа гэж бодож байна. Олон оюутан залуучууд яг ийм байдалтай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр залхуурал гэж яриад байдаг боловч бид нар өнгөрсөн юун дээр залхуурал гэдэг одоо сэдвийг хүндсэн шүү дээ тий. Тэгээд энэ залхуурал гэдэг сэдвийг хүндэж ярьж байхад би бас зорилго гэдэг юм том зорилго байх хэрэгтэй гэж ярьсан. Тэгэхээр энэ том зорилго маань яг үүндээ бизнесийн удирдлагад суралцах байгаа мөртөөс артлын дундад байгаа том зорилго нь юу гэхээр ямар нэгэн бизнес хийгээ сурчих юмсан. Би ямар нэг юм хийчихсэн гэсэн нэг үн цэнтэй юм бүтээгч хийсэн түүгээрээ бахархаж одоо амжилтанд хүрчих юмсан гэсэн сонирхол энэ одоо дэв бүсгүйд маань явагдаад байгаа байхгүй. Тийм болохоор би яг одоо зорилгоо тодорхойлох идэвхтэй амьдрмаар байна гэдэг юм дээр ярихтаа бол тэгэхээр зорилго чинь тодорхой биш учраас юуны төлөө юу хийх хэрэгтэй гэдэг хэрэгтэй нэргэлзээтэй тиймээс итгэхгүй амьдарч байгаа гэдэг дүгнэлт гарч ирээд байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр зорилгоо тодорхой болгоно гэдэг нь тэр маань бизнес үү яг үүндээ алсын том зорилго маань яг юу байгаа юм те. Идэвхтэй байж болно ямар ч хүн идэвхтэй болоод өнгөрдөг. Гэхдээ идэвхтэй байлаа гэдээ би яг юу хэлэх гээд байгаа юм. Тэрнийг хоёлоо олж харах хэрэгтэй. Ялангуяа бизнесийн тал руу тэр маань жижигхэн одоо жишээ идэвхтэй байлаа гэдэг ажил дээр бид нэг төрлийн юмаа хийгээ сураад чадчихгуудаа тэрнээсээ илүү юмыг одоо тухайн бүсэд хэлхийн тулд бид нэ давж гарах хэрэгтэй гэдэг. Тэгвэл одоо энэ бүсгүүд маань яа харахгүй тэр цаг нь ирчээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо хийж байгаа ажил маань одоо идэвхтэй чаддаг мэддэгтэй нэг юм болоод тэгэхээр бид нэ тэрнээсээ илүү чадахгүй юм хийж оролдож үзээд жоохон эрсдэлтэй юм шиг мөртөөсөө содон гоё юм хийхэнсэн гэж хүсэж байгаа гэнэ жишээ аахгүй юу. Тэгэхээр би яг тэр яг юу хийж үзмээр вэ? Тэрийг одоо олж авах талаас нь би таныг одоо дэмжиж тусламаар байна. За дараагийнх нь юм нь болохоор зорилгоо хэрхэн тодорхойлох вэ гэдэг уулзалтыг бид дараагийн уулзалтын дээр хэн 11 сарын 29-нд онлайн уулзалт болно. Бас яг өнөөдөр шигээ би одоо хүмүүсийг цуглуулаад дахиад одоо юу гэх зөвхөн бүртгүүлсэн цөөхөл хүмүүстэйгээ ажиллана. Тэгэхээр олон цаг хамаагүй яг юмнээс үн цэнийг нь олж авах хэмжээний хүч чадалтай, оюун ухаантай тийм гайхалтай одоо хэдэн залуучуудыг би цуглуулна гэж найдаж байгаа. Тэгэхээр таныг ч бас энд одоо оролцоод өөрийнхөө зорилгыг олж аваад тодорхой болоорой гэж би бас ярих байна. За дараагийнх нь урд зүйл юу маань юу вэ гэхээр хүн бүрийн зорилго өөр. Жинхэнэ хүсэл мөрөөдөл шингэсэн байх учиртай баггүй юу? Тэгэхээр хүн бүрийн зорилго өөр. Таны хувьд одоо тохирох хэмжээний зорилго чинь яг юу байгаад байгаа нь тэрийг би танд олж авахд чинь тусламаар байна. Тэгээд яагаад үүнийг хийх ёстой гэдэг өдөөлт сэтэл чинь бас өөр байдаг хүн болгоно. Тэгэхээр жижиг бэрхшээлүүд алсын зорилгыг бид бас бохоож өгдөг тийм учраас одоо бид нэр жижиг бэрхшээлүүд бодоод өдөр болгон би идэвхтэй байхаас идэвхтэй байж чадахгүй байна гэж санаа зовоод байгаа мөртлөөсөө яг юуны төлөө бид юу яагаад байгаа юм гэдэг алсын зорилгоо бид нэр илүү гадаж өгөх хүчтэй байдаг тийм. За дараагийнх нь яагаад бизнесийн удирдлагын магистр сурах ёстой гэж гэдэг асуултыг би бас тамаар байгаа байхгүй юу? Яагаад би түрүү хэлжсэн шүү дээ. Бизнесийн удирдлагын магистр сурж байгаа хүмүүс ихчлэн яг амьдрал дээр гараад ирэх бизнес хийдэг хүмүүс байдаг. Ажил дээр
бол амжилт гаргаж чадахгүй ч юм уу те. Зөвхөн одоо ажлын ямар нэгэн бас нэг ажилтны дэлхийн хэмжээний сургалтанд суудаг амьдрал дээр хизээч одоо зоригтой бизнес хийх хэмжээний уур чадварыг олж авч чаддгүй. Тэгээд бизнесийн магистрт одоо яг сурах зорилго чи юу байгаа юм? Одоо бизнесийн мэдлэгээ олж авах гэдэг юм уу? Бид түрүү ярьжсэн шүү дээ. Тэгээд бэрхшээл мэдрүүлдэг хүмүүс ягаад бизнес хийдэггүй вэ гэдэг асуултуудыг бид нэр дурдчихсэн шүү. Тэгвэл би таныг бас яг тэрэн дотроос уншиж байгаа. Би таны хувьд бизнес хийх хүсэлтэй байгаад бас тэрэндээ хязгаарлагдаад тийм учраас та одоо бизнес хийх одоо магистрт суралцах ч гэх юм уу тийм сэдвүүд хийгээд байна гэдэг тал руу ороод өгч байгаа. За дараагийнх нь 8-т нь болохоор ерөнхий мэдлэг эзэн одоо юу гэдэг бизнес хийхийг би хүсэж байна хөө яг ямар бизнест одоо хэн зориулж хийж яана гэдэг оюун ухаанд додоод өрн те хэн зориулж ямар бизнес хийх гэж байгаа гэдгийг сайн ойлгож мэдээд аваасаа гэж бодож байна. Додоод нь 8 дугаарт нь болохоор ерөнхий мэдлэг эзэмшээ түүгээрээ яг юу хийх хэрэгтэй вэ? Миний ерөнхий мэдлэг муу гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл энэ бүсгүй ингээд загтлыг ингээд уншихлээр ерөнхий мэдлэг муу хүний загтал биш байгаа байхгүй. Айгүй эмгэг цагттай айгүй ухаалаг те ерөнхий мэдлэгтэй хүний загтал байгаа байхгүй. Тийм болохоор надад одоо хангалттай миний хувьд бол таны ерөнхий мэдлэг хангалттай санагдсан. Эсвэл та одоо хит ерөнхий учраас наривчлсан бусдаас одоо онцгой мэдлэг уур чадвартай дутагдаад байгаа учраас ерөнхий мэдлэг хангалтгүй байна гэдэг дахиад ерөнхий юм яриад байна үү те. Тэгэхээр би таныг наривчлсан яг юу сурмаар байна гэдэг тал руу анхаарч чинь төвлөрүүлж өгнөр юм те. За 9-р яаж эмх цэгцтэй системтэй урагшлах вэ гэсэн асуулт байсан шүү дээ те. Таны тарих эмх цэгцтэй байх гэж сэтгэдэггүй. Тийм болохоор одоо яаж эмх цэгцтэй урагшлах вэ гэхээр бидний тарих эмх цэгцтэй болдгоо айгүй бүтээч болдог байхгүй. Бидний тарихны одоо ирч хүч үнэхээр гайхалтай. Тэгэхээр тархиныхаа одоо сэтгэлгээг ашиглаж үр дүн гаргахын төлөвлөрч өгөөд аюу зүгээр. Бидний тархи яаж сэтгэж байна? Таны тархи яаж сэтгэж байна гэхээр юмнуудыг хооронд нь холбож, хооронд нь зангидж, өөр шинэ юм үүсгэж, цоо шин санаа гаргаж, тэрийг өдөж ингэж ажилладаг байхгүй. Тэрээс бүгд яг одоо А-гаас С, А, Б, В, Г гэх юм уу дистаралтай 1 2 3 4 гэж үргэлжлээд байдгүй. Одоо дистаралтайгаар эмх цэгцтэйгээр юм уу нэг юм хоорондоо байгаад байдгүй. Харин таны дотор болж байгаа тэр бодлуудыг хоёулаа эмхцэл цэгцэж ийзээд mind mapping гэж бид нараар ярьдаг. Тэгэхээр тэр mind mapping хийгээд хооронд нь зангидж өгөөд хоёулаа очивол та яа харахгүй өөрийнхөө тархин дотор болоод байгаа юм уу те нөөцөлж авах хэрэгцээтэй байгаа юмудаа олж авах бүрэн боломжтой болж ирэх гэсэн үг те. Тэгэхээр тэр утгаар нь би таныг бас юу гэдэг эмх цэгцтэй тархиа эмх цэгцтэй болгох одоо юу гэдэг системтэй болгоё гэвэл тархиныхаа яаж ажилладаг үйл ажиллагааг ойлгоод тэргээ ашиглаж одоо түүгээрээ дамжуулж эмх цэгцтэй байж сурах арга болж аваарай гэж бодож